За сайн. Та бүхэн өнөөдрийг өдрийн мэндийг хүргье. За намайг Наран Баатар гэдэг. Би IT Zone компани захирлаар ажилладаг. За өнөөдөр би манай компани боловсруулсан Green ERP гэдэг системийн гишүүн програм болох хүний нөөцийн системийн талаар очихон ярина. Гэхдээ яг ер нь бол програмынхаа талаар бол би өнөөдөр дэлгэрэнгүй ярихыг төр татгалзаад ер нь програм хангамж програм хангамжийг хүний нөөцөөр үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд нэвтрүүлэхэд байгууллагад ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас нь илүү ярих гэж бодсон. Тиймэрхүү жижигхэн танилцуулгыг бэлдсэн байгаа даа. За байгууллага болон өөрийн гэсэн стратегитэй гэдэг тийм ээ. Эрхэм зорилго галзын хараа. За компани өөрийнхөө бизнесийнхээ онцлогтой тохирсон хүрж болох үс тодорхой зорилгоодыг стратегийн түвшинд тодорхойлдог. За тэгэхээр тухайн байгууллагын үйл ажиллагаа маань өөрийнхөө стратеги руу бүрэн чиглэсэн байна уу гэдэг дээр байгууллагууд маань нэлээд анхаарал хандуулдаг. Жишээлбэл тодорхой хүнж байдаг юм уу, тодорхой газар хилцэж байдаг юм уу, байгууллагаараа яг өөрсдийнхөө тавьсан зорилгынхаа чиглэл рүү бүгдээрээ нэг тийшээ харж чадж байна уу юм. Түрүүн болог захирлын юм дээр бас ярьж байсан. Бүгд зорилго чиглэл стратеги руу нэг зөв рүү харж чадж байна уу гэдэг бол маш том асуудал. Хэрвээ байгууллага маань стратегийнхаа чиглэл рүү бүгдээрээ харж чадж байгаа юм бол хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх юм өрн боломжтой байна. За хүний нөөцийн гол асуудлуудын нэг бол мэдээж сайн ажилтнуудыг авах бүрдүүлэлт хийх. За тэгээд сайн ажилтнуудыг авлаа гэж бодоход мэдээж эдгээр хүмүүсийг цаашаа яаж хөгжүүлэх вэ? Жишээлбэл дундаж ажилтнуудыг дараагийн түвшинд яаж гаргах вэ гэдэг бол бас нэлээд том асуудал байдаг. За энэ асуудлыг жишээлбэл софтвер буюу програм хангамжийг хэрэгжүүлснээр тухайн байгууллага дээр ямар үр дүнүүд гарах болцоотой. Жишээлбэл энэ тайлан бол шууд харж байна. За 2013 онд жишээл манайх бүх ажилтнуудын тоо нийт зорилго бид 400 ажилтнтай болно гэсэн зорилго тавьсан байхад удирдлагууд дурын хугацааны агшинд системээр ороод биднэрт хичнээн хүмүүс ажилд авсан байна. 350 хүн ажилтнанд авсан байвал бидний зорилго 87.5% байна гэдэг. Дурын хугацаанд энэ тоог гар утсан дээр ч юм уу өөрсдийнхөө компьютер дээр шууд харах юм болцоод. За жишээлбэл ажилд авах хүний тоо жишээлбэл бидний хувьд 98 гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар бид 45 хүн ажилд авсан байвал бид 45.1% гүйцэтгэлтэй гэж шууд харах. Тэгээд энэ тоонуудыг харснараа мэдээж бид нэр стратегид хүрэхийн тулд бид нар тодорхой зорилго тодорхой хугацааны дотор тавьсан байхад бид нар хүмүүсээ аваагүйс бүрдүүлэлтээ өөрөө хийгээгүйс бидний зорилготой хүрэх чадах уугүй гэдэг асуудлыг удирдлагын түвшинд ярих болцоотой болно гэсэн. За мэдээж маш сайн хүмүүс авчдаг тийм ээ. Сайн хүмүүс авчдаг тэр хүмүүсийг яаж компанид аль болох удаан хугацаанд ажилуулах вэ гэдэг аюул том асуудал байдаг. За ингээд мэдээж манай хүмүүстэй уулзаа явж хат хүмүүсээ авдаг, арай гэж авдаг. Ер нь сайн олддоггүй. Олдчоод аваа гэж хэлдэг сайхан сурчдаг. Тэгтэл ажлаас гараа авчдаг. Тийм ээ. Тэгэхээр ер нь сургасан ажлаа яа тогтоох вэ гэдэг аюул том асуудал байдаг. За жишээлбэл ажлаас гаралтын тайланд програм дээрээс харлаа гэхэд бид нар энэ жилдээ бид нар бусад өмнөх жилүүдийнхаа түүх болсон датануудыг хараад 35 хүн ажлаас гарах магадaltaй байна гэсэн таамаглал төвшүүлсэн байж идэл тухайн моментод ороод тайлангаа харахаар 50 хүн ажлаас гараа явцсан. Тэгэхээр бидний хувьд бол нэгсэндээ ажлаас гарсан таамаглал бүр 120%-аар ретрээ явцсан. Энэ бол мэдээж нэлээд том асуудал тийм. За тэгтэл ажлаас гарсан шалтгаануудаа ингээд бодоод үзэхээр хэрвээ системгүй програмгүй газар болохоор яадаг гэхээр ер нь цалин л байна та. Цалингаар нэмээд ер нь цалингаар сайн нэмээд байвал ер нь сайн хүмүүсээ тогтоогоод байна гэж боддог. Гэтэл бид нар ажлаас гарч байгаа хүмүүсийн шалтгаануудыг тодорхой төвшөнд бүртгээд ингээд явахтай зэрэг арай өөр төр зураг харагдаж байна. Жишээлбэл цалин нэмэх гэсэн шалтгаан бол нийт гарч байгаа хүмүүсийн 50%. 50 хүн ингээд ихэд 20%. Гэтэл тэр хүн гадаадд ч юм уу суралцахад явж байгаа хүмүүс нь 18%. За өвчний улмаас гэдэг юм 12%. Тэгэхээр энэ шалтгааныг ингээ хараад үзэхдээ зэрэг нөгөө хоёр сурхаар өвчний улмаас гэсэн хоёр шалтгаан нь цалингийн шалтгаанаас илүү байгаа. Тэгэхээр энэ бол бид нар чинь нөгөө нэгсэндээ
ямар нэг мэдээлэлгүйгээр таамагласнаас илүү мэдээлэлтэй одоо үндэслэж шийдвэр гаргах бодлогоо төрлөө чиглүүлэх юм болцоог бүрдүүлэх ийм одоо даваа тал үүсдэг байна. За манлайлагч нарыг бэлдэх гэдэг асуудал. За мэдээж одоо хэн хамгийн их гүйцэтгэл сайтай байна, хэн доктортой гүйцэтгэл нь өсч байна гэдэг юм уу те. Хэн ямар чиглэлээр чадвар нь одоо дээшилж байна. Тэгэхээр ер нь бол энэ хүнийг ямар чиглэлээр хөгжүүлвэл манай одоо ямар хэсгээр манлайлагч болох болцоотой байна гэдэг асуудлууд бол хүний нөөц дээр онцгой чухал асуудал. За жишээлбэл компанийн гүйцэтгэл 88.5%, нийт компанийн гүйцэтгэл 5%, 88.5% гэж систем дээр харагдаж байна. А гэтэл гүйцэтгэлийн үнэлгээнд дээр болохоор одоо Дулмаа, Батбол, Ган, Галсан сүх гэсэн энэ 3 хүний үнэлгээ гартал эхний 2 хүний үнэлгээ өндөр гараад идэг. Галсан сүх гэдэг нөхрийнх болохоор 73%-тэй айгүй муу гарцсан. Яг энэ хугацааны агшин дэх моментын одоо гүйцэтгэлийн үнэлгээг харах юм бол Галсан сүх гэдэг айгүй таарах юм болж харагдаж байна. А гэтэл бид нэр одоо арай урт хугацаагаар аваад үзээ. Өдрөөр нь аваад үзтэл Галсан сүх гэдэг юм чи харин ч доктортой гүйцэтгэл үзүүлдэг хүн байдаг. За яг сүүлийн нэг өдрөд нэг огцонд ойшилсан. Тэр нь болохоор жишээ нь тухайн хүнээс шалтгаалаагүй гүйцэтгэл бас байж байх магадaltaй болчих. Тэгэхээр илүү тийм historical data дээр ажилласнаар системийг одоо олон цаг хугацааны агшнаар дата авснаар одоо удирдлага арай өөр шийдвэр гаргах юм болцоод болж байна. За оновчтой шийдвэр гаргахын тулд мэдээж хүн заавал мэдээлэл хэрэгтэй. Мэдээлэл байхгүйгээр хүн ер нь бол өөрийн гэсэн одоо зүн совиндооч гэдэг юм уу тэрхүү туршлагатай гаргасан шийдвэр бол 100% одоо оновчтой байх магадлал багтай байдаг. Тэгэхээр яагаад одоо хамгийн одоо сүүлийн үеийн одоо шийдвэр гаргалтын процесс дандаа мэдээлэл дээр тулгуурлаж Bloomberg-аар бид нар өдөр болгон дата харж байдаг. Энд бол мэдээж бид нар шийдвэр гаргахад хэрэгтэй өгөгдлөл байдаг учраас. Хүний нөөц төр бас яг адил. Хүний нөөц төр болохоор тодорхой бүх төрлийн шийдвэр гаргах шаардлагатай датанууд байх юм бол бид нар оновчтой бөгөөд шуурхай шийдвэр гаргах болцоотой байдаг. За жишээлбэл хүний нөөцийн систем ашигладаг компанийн хувьд бол оновчтой шийдвэр гаргахын тулд хүний нөөцийн ажилтан маш их цаг одоо цаас бичиг цаас цуглуулдаг. За тэгээ өөрөө тэр олон бичиг цаасны дотроос боловсруулалт хийдэг. Боловсруулалт хийхдээ бас хүний одоо хүчин зүйлээс хамаарсан алдаа маш их гардаг. Тэгээ удирдлагатай байдаг. Удирдлага бас тэрүүнд бас жоохон эргэлзээтэй. За алдаа гарсан байх магадaltaй учраас би энэ жоохон энийг шийдвэр гаргачих гэдэг юм. Ийм одоо нөхцөл байдал бүрддэг. За хүний нөөцийн систем ашиглаж байгаа компани бол арай өөр төр зүрх. Хүний нөөцийн ажилтан бол ерөнхийдөө систем бүх одоо мэдээлэл оруулах одоо өөрийгөө гүйцэтгэн. Мэдээж ажилтнууд бас тэнд нь өөрсдөө туслаад орно. Одоо удирдлага бол өөрөө шууд систем рүү ороод өөрийнхөө одоо хэрэгцээтэй шаардлагатай гарах ёстой шийдвэрүүдийг гаргаад байна. Нөгөө талаар эргэлзээ бол хамаагүй багас. За мэдээж тухайн байгууллага бол хүний нөөцийн систем байснараа өрсөлдөх чадварыг сайн хийнэ. Тэгэхээр өрсөлдөх чадвар гэдэг дээр бол мэдээж одоо шийдвэр гаргах процесс нь хамаагүй хурдан байна. Одоо системтэй айл хоёрын хооронд бол 2 дахин одоо удаан байдаг гэсэн. Системгүй айл нь 2 дахин удаан байдаг гэсэн ийм тооцоо байдаг юм лээ. За манай Green ERP системийн би бол системийн хандлагаар нэг дэлгэнгүй ярихгүй гэдгсэн. Тэгээ яг энэ дээр бол би яг үндсэн модулын талаар товчхон мэдээлэл өгч байна. За манай систем бол ерөөсөө хүний нөөцийн бүрдүүлэлтээс ахгуулаад одоо сонгон шалгуулалт, гүйцэтгэлийн үнэлгээ, за хувийн хөгжил, урамшуулал, за сургалтын бүх төлөвлөгөө одоо төлөвлөгөө түүний дагуу гүйцэтгэл, за тэгээд цаг бүртгэл, салингийн систем, за хөдөлмөрийн харилцааны бүх гэрээ контрактууд, өөрчлөлтүүд, за тэгээд цалин урамшуул, за тэгээд ер нь бол хүний нөөцтэй холбоотой бүх функцүүдийг агуулсан юм систем байна. Тэгээ энийг бол одоо жич одоо манай хүний нөөцийн систем дээр очиод юу игээд сургалтанд хамрагдаад ингээд суралцах боломжтой. Эсвэл манай компани дээр очиод дэлгэрэнгүй демо үзэх болцоотой байна. За жишээлбэл удирдлага бас нэг ач холбогдол удирдлага өөрөө өөртөө нэг үйлчлэх юм болцоотой. Заавал одоо хүний нөөцийн ажилтнаа дуудаал чи нэг тим тайлан гаргаад өгөөч, ийм ийгээд өгөөч гэх шаардлага байна. Өөрөө ороод жишээлбэл одоо ажилтны зүгээс янз бүрийн өсөлтүүд ирж болно. Эрцийн өсөлт би одоо тийм чөлөө авах гэсэн ч гэдэг юм. Би тийм сургалтанд хамрагдах гэсэн ч гэдэг юм. Маш олон өсөлтүүдийг аль бие ёсоор батлах
болцоотой маш олон төрлийн төлөвлөгөөнүүд байна. Сургалтын төлөвлөгөөнүүд тийм ээ. Үрдүүлэлтийн төлөвлөгөөнүүд. За ажлын байрны захиалгуудыг өөрөө гарах болцоотой. Одоо нэг юуны хилцээний дарга байлаа гэхэд манай хилцээст 3 хүн эрэхтэй гэх юм бол шууд ажлын байрны захиалгаа хүний нөөц рүү гарах болцоотой. За тэгээ өөртөө хэрэгтэй бүх тайлбаруудаа харах болцоотой. Ажилтнуудынхаа хүнлэгээ KPI-г бодох болцоотой. Тэгэхээр ер нь бол удирдлага менежер хүн бол өөртөө шаардлагатай бүх хүний нөөцийнхөө одоо үйл ажиллагааг өөрөө өдөртөө тавьчих юм болцоотой. За ажилтан бас өөртөө үйлчлэн одоо мэдээж өөрийнхөө бүх датаг ингээд хамгийн сүүлийн үеийн байдлаар одоо 2 хүүхэдтэй байж байгаа 3 хүүхэдтэй болох юм бол тэрнийг оруулна. Манай гэр нүүх юм бол одоо гэрийнхээ хаягийг өөрчлөх гэх юм ингээд хэрвээ хүний нөөцийн ажилтан тэр бүх зүйлийг хийх юм бол маш их цаг хугацаа ордог. Ялангуяа олон ажилтнтай байгууллагууд нэлээд хүндрэлтэй асуудал байдаг. За тэгээд мэдээж бусад одоо эцсийн өсөлт бүртгэлээ өөрийгөө харчдаг, өөрийгөө үнэлэх системтэй тийм байгууллагууд өөрийнхөө үнэлдэг систем ч оруулсан болно. Эсвэл удирдлагууд шууд үнэлдэг. Ер нь бол үнэлгээний одоо модуль манай модуль бол яаж үнэлэх юм болцоо тохиргоо хийж өгөх болцоотой байна. Ажилтнууд өөрийгөө үнэлдэг систем дараа нь тэрнийг надаа менежерүүд нь баталгаажуулдаг ч юм уу. За цаг бүртгэлийн системгүй айлын хувьд жишээлбэл ажилтан бол маш их одоо чөлөөний хуудас ингээл одоо өвчтэй чөлөөтэйгээ баахан цаас болдог. За тэгэнгүүт нөгөө нэг цаасуудын бүгдийг бүртгэж байгаа цаашаа хичээсэн учраас бид нар бол яг энэ шинжилгээ судалгаа бол маш их цаг зарцуулсан. Ер нь аль болохоор системийн шууд одоо програм бичээд эхлэхээс илүү нэг бараг жил хагас бид нар дан одоо судалгаа шинжилгээнд дээр цагаа зарцуулсан маш их энэ дээр одоо хөрөнгө оруулалт хийсэн юм байна. За системийн хувьд яг одоогийн байгаад яг десктоп буюу компьютерийн вебийн юм хувилбартай байгаа. За одоо гар утасны хувилбар нь одоо хамгийн наацхийн интерфейс тайлбаруудыг шууд гар утсан дээр харцдаг ийм модуль нь одоо гарч байгаа. За ингээд нэг тань цогцох. Ингээд За